Hi. За өнөөдөр хэдүүлээ энэ гоё soft clam бодолт хий. Ер нь бол нүдээ баг зэргийн гоё юм тодолж өгчөөд бусад хэсэг нь бол гоё юм зөөлхөн байгаа. За тэгээ өнөөдөр үзүүлэх мейкапын бүтээгдэхүүн бүр үнэхээр их байгаа заяа. Гэхдээ би бүгдийг угаасаа будаж туршиж үзэж бол чадаагүй. Дараагийн имжлэхээр угаасаа гоё үзүүлээ. Хэдүүлэнд угаасаа яаралтай одоо Валентин цагаан сар болох гээд байна. Тэгэхээр энэ бодолтыг хэдүүлээ гоё Валентинаар шийдж болж гин, цагаан сараар шийдж болж гин гоё юм зөөлхөн тэгсэн мөртлөө нүд нь гоё ингээд юм гоё тодорч харагдаад тэгснээ ингээд юм гоё гэрэлтээд залуулаг арьсан гоё тийм нэг эрүүл толисон гоё тийж харж байгаа зү. Наад өнөөдрийн бодол бүр үнэхээр таалагдчихэв. За өнөөдрийн үзүүлэх бүтээгдэхүүнүүдээ ингээд та нарт одоо ингээд зүгээр хальт харуулчихъя. Гарт бүр үнэхээр багтааргүй амар их байна. За юу цан гарын дээрээ цуглуулад үзье заяа. За энэ Megiгийн энэ foundation байна. Тэгээ би бичлэгэн дээр угаасаа зүг бүгдийн гоё дэлгэрэнгүй ярина штэ. За About Tony ийм foundation байна. Seasani сүүдэр байна. Энэ Beauty of Majesty гэсэн солонгос брендийн сормосны будаг. Энэ солонгосын Clio-гийн сормосны будаг. Clarins-ийн сормосны будаг. Clarins-ийн primer байна. Pastel-ийн highlighter. Pastel-ийн хүмсгийн ярандаа. Би энэ түүхүүдийг угаасаа та нарт гоё ярьж өгнө. За энэ удаагийн makeup update бүр үнэхээр их байна. Гэтэ яг ингээд бүгдийг нь бол туршиж үзэж чадаагүй. Эднээс гад бас уг нь бол байна. Гэтэ тэд нэр дараа нь заяа дараа нь. Тэгээд би өнөөдөр нэг Fenty-гийнхаа бас энэ classic sticking gloss-ыг түрхсэн байна. Наад энэ бол айгу таалагдчихаг. Гэтэ ер нь бол жоохон гоё баг түрхэгдэх юм бэлээ. Хитрхи ихтүүлэх юм бол миний өмнөх бичлэгийг харсан мэт тэр бүр үнэхээр надад төвхтэй харагдаад би тэгтээ тэрийг private болгоцсон би өмнөх бичлэгээ. Ер нь бол энийг ихтүүлэх юм бол шүдэн дээр наалдаад ах юм бэл. Тэгэхээр зүгээр гоё тунганд харуулад баг эргэлэх юм бэл уг нь. Будгууд маань бол болж ах шиг байна. Тэгээд бичлэгээ өргөжлүүлээд үзээрэй. Үнэхээр маш их над дээр айлууд гарсан байна. Зүгээр хэдүүлээ шууд айлуудаа эхлээд нуучи. Уг нь бол ингээд яг батгах байхгүй байгаахгүй. Гэхдээ батганы одоо нөгөө яг улаан нь арилаагүй тийм байгаа учраас би яг тэр батганыхаа улааныг арилгах гад яг тэр улаантай сүүдэр бүгдэн дээр ингээд цэг тавьсан байгаа. Энэ ийм консилерын харандаагаар семи. За энэний дараа энийг шууд уусахгүйгээр би шууд дээрэс нь фаундейшн түрхэн тэгжээж би яг дармаараа эсгээ дарж ийн гэсэн үг. Хэрвээ би энэ харандааг хэрэглчээд араас нь би эднэрээ уусгах юм бол ямар ч нэмэргүй юу нь бол дараа гэсэн. Тэгээ бүр хитрхи ингээд тод байгаа сэвхээ хүртэл би энэнгөө дарчлаа. Яа би праймера түрхэх юм артсан байна. За праймера одоо шууд энэ түрхэхгүй эднэрийг ингээд түрхэхгүй бусад хэсгүүдээрээ түрхчихээс энэ праймер маань Clarins-ийн гялзуулагчтай юм билээ бүр амар гоё юм гялзуулдаг. Гоё чигшил өгөөд энэ хартаа ингээд гялзаад байгаа. Гялтгаар болгодог. Би ийм праймерт бүр амар дуртай. Ер нь ингээд гялзуулагчтай юмд үнэхээр дуртай. Эсийг бүр улам гоё юм нэг цаанаасаа гэрэлцэн гоё залуу харагдуулдаг. Би одоо угаасаа үнэхээр дандаа залуу харагдах будалтууд хийдэг. Би та нарт дараа нэр ингээд нүрээ ингээд яг дундуур нь хувааж агаад энэ талтаа яг би ингээд наснасаа илүү залуу харагддаг будалт маань нөгөө талдаа болохоор би яг насандаа ч юм уу эсвэл бүр наснасаа илүү хөгшин харагдах боломжтой тийм будалт гээд гоё тийж бүр харьцуулж харуулна. За яг амьдрал хүмүүс намайг харангууд бүр эсрэгээрээ нүүрний будагтай байгаа маань бүр илүү ингээд ямар гоё ярьстай бэ гэдэг байхгүй юу? Тэгтэл яг үүндээ тэр будагны цаана ямар их нөсөө толоо сэвхтэй батганы тэр одоо улаан бүр ямар их байгааг та нар бүр төсөөлшгүй. За одоо ингээд фаундейшн дээр ярив. За энэ фаундейшнийг би бол ер нь бол инфлюенссэн. Дээрээс нь та Single Inferno үздэг үү? Одоо Single Inferno 5 гарч байгаа штеп. За яг тэр Single Inferno гэдээр ингээд нөө октод ингээд нэг мейкап, үс мүсээ янзалдаг нэг юм тустай нэг юм кабин байдаг штеп. Тэнгүүд тэр ингээд ширээн дээр нь бүр ингээд битүү ингээд мейкап, гоо сайхан үс арчилгаа, бие арчилгаа гэж бүх юмуд ингээд бүр ингээд задгаа. Тэнгүүд нэг юм иймэрхүү бичлэг хийдэг хүмүүс байдаг штеп. Одоо тэр ширээн дээр байгаа юмнуудыг бүр ингээд зүүмэлж агаад энэ ингээд team брендийн team бүтээгдэхүүн байна гэх ингээд бүгдийг ингээд сайхан тайлбарлаад өгдөг. Би team бичлэгээр санаанд төвөдсөн чинь нэг охин л энэ фаундейшнийг хэрэглэдэм байлээ. Яг энийг. Би энийг бүр айл өмнө авсан байсан л та. Энийг зөвөр бас бичлэг хийдэг охинд ер нь бол инфлюенссэн.
Тэгээд би авсандаа бол юусаа харамсахгүй байгаа. Гэхдээ би алдаа гаргасан, би фейлдсэн. Яасан бэ гэсэн чинь уг нь бол би юм фаундейшн энэ дээр авахдаа дана нүрээ будахгүй байж байгаад яг л нүүрэн дээрээ бүр ингээд түрхэж мөрхөж үзэж байгаад автгийн юм. Ууг энэ одоо ингээд 21W гэсэн үг заяа. Тэгээд би бүр нэлээд сайн туршиж үзсэн. Тэгээд туршиж үзсэн чинь 21-ийг эхлээл ингээд үзсэн чинь хийн цагаан юм уу? 21 мөртлөө ямар цагаан ингээд би тэр хүнийдээ бодож ирсэн. Тэгээ 21 нь өөрөө дотроос ингээд хоёр төрөлтэй байхгүй. 21N билүү 21C тэгвэл 21W гэдэг ингээд ер нь бол хүүтэн дулаан ингээд хоёр төрлийн 21 байсаахгүй. Одоо энэ миний хард бол бараг 13 номер төртөг хүнд болохоор 13 15 номер төртөг хүнд болохоор бүр маш цагаан юм бэлээ бүр. За тэгээ бараг 23 номер нь бараг 21 байх шүү. Тэгээ би яагаад ч юм зүгээр л би 21 номер нь хоёр төрөл ахаар хоёр өнгөтэй дээр 21 номерыг нь туршиж үзчихэд тэгээ би ерөөсө 22 23 мөрийг нь туршиж үзэхгүй шууд тэгэл 21W-г нь авцсан. Ер нь амар цагаан. За одоо та нар ингээ хараарай заа. Ер нь бол ингээ давхарлах тусам болохоор team foundation гэж аахгүй. Дээрээс нь өөд аралтан ч гэсэн ер нь бол сайн юм бэлээ. Тэгээ би бас юм нэг хит бүр ингээ юм шингэн team крем бас хэрэгэлдэг байхгүй юу? Бас хит бүр амар таг хөтгөн бас ер нь одоо чадхаа болцсон билээ. Ууг нь би чинь 20 мэдтэй даал те. Өстө бүтэн мат шахмал нь өөрөө бүр ингээд бүр нэгтршсэн бүр тийм их хүсдэг байсан. Ер нь бол юм өтгөндөө шууд ингээ урсах байгааз би шууд урсдаг кремд ер нь бол найддаггүй. Би ч угаасаа маш их өөсөвтэй бүр ингээ жижиг сэвх мих бүр ингээ битүү нүрээр дарахсан нүдний зохин мохин дээр хүртэл бэдэг. Тэнгүүд би бүр маш сайн дармаар гэдэг байхгүй юу. Бүр ямар ч өөгүй тийм толисан арьстай харагдах миний буудалтын гол зорилго. За тэнгүүд би яг иймэрхүү ер нь бол өтгөн шингэн яг л нэг иймэрхүү бүтцтэй крем ер нь хэрэглэх дуртай. Тэгээ энэ бол яг өтгөн шингэний бүтцийнхаа хувьд дээрэс нь өөд аралтынхаа хувьд ч гэсэн ер нь бол надад бүр үнэхээр таалагдчихж байгаа. Тэгээ би энийг за энэ арай цагаад уушлаа гингүүтээ би энэ нөгөө та нар энэ артистыг мэддэг үгүй юу? Меги гэдэг ийм артист байдаг. Энэ артист маань өөрийнхөө нэрийн мейкапын бүтээгдэхүүнүүдээ бүгдийг гаргаж байгаа. Тэгээ би энэ фаундейшнийг туршиж үзэх гээд энэ фаундейшн нь гэхдээ даанч 4 номертой. Тэр нь болохоор яг 21-с эхэлдэг заяа. 21, 22, 23, 24 гэсэн номеруудтай. Тэгээ би энэ 21-ийг нь авсан байгаа. Уг нь бол даанч бор заяа. Надад бол одоо энд ингээд харьцуулаад харуулъя. Ийм шаргал суурьтай энэ хагас мат гэсэн. Шаргал суурьтай энэ хажууд бол ингээд үнэхээр боргоос тэгээд би яг ингээд хүзүүтэйгээ харьцуулах юм бол энэ бас ингээд бордно. Энийг би бүтэн дүрхээр би бордоод байгаа байхгүй юу? Тэгээд би энэ хоёрыг холчи угаасаа би дуртай нөгөө нэг артистийнхаа бүтээгдэхүүнийг туршиж үзмээр санагдаад за би угаасаа цагаан фаундейшн тавьж энэ хоёроо цагаан холчи мөлчи гээд ер нь бол тэгж авсан. Тэгээд заримдаа яг ингээд холиод заримдаа бол энийг дангаар нь төрөхөд одоо би яг энэ фаундейшны харуулмаар байгаа учраас хэдүүлээ About Tony энэ фаундейшнийг яг дангаар нь түрхий. Тэгээ би нэрээ шин техник өнөөдөр хэрэглэнэ. За ямар тач ингээд 2 памп авчээ. Миний дандаа хэлдэг юм да. Фаундейшны их бага тунг нь бүр үнэхээр яг гой тааруулж чадах юм бол таны одоо байгаа үрчлээ, нүхжилт бүгд гой ингээд дарагдсан заяа. А хэрвээ та фаундейшнээ багтуулах юм бол эсрэгээрээ таны тэр одоо нуумаараа тэр хялгсан хүчлээ одоо энэ унжилт энэ нүхжилтнүүд те зүгээр л амар хэл гараад бүр улам ингээд мейкапгүй байхдаа баг хамаагүй дээр харагдаж байгаа юм шиг харагддээ шүү. За би өнөөдөр шпатл хэрэглэх гээд энэ шпатлыг би яг хэрэглэж үзсэн чинь амар гоё нэмгэн гоё болгоод илээ. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр энэ шпатлаар фаундейшн тавья. Би тийм шпатлаар яг одоохондоо бол яг яаж түрхэх тэр ив хаваа олж явах олохгүй л байгаа л да. Уг нь бол ингээд бичлэгээс үзэхээр инк гэдэг юм билээ шүү дээ. Түрхсэгээ ер нь бол ингээд шүүрдээд ингээд тараана. Би яг энэ фаундейшн дээр ер нь бол би юм өнгийг нь жоохон сануулсан бичлэг бол би ерөөсөө хараагүй би та нарт зүгээр үнэхээр сануулж заяа. Энэ бүр үнэхээр 21 номер нь бүр үнэхээр цагаан шүү. Энэ надад үнэхээр таалагдж байгаа энэ фаундейшн. Тэгэхээр би 22 23-ыг нь би дараа нь очиж
туршиж үзье гэж бодоод байгаа. Хэрвээ надад яг болчих юм бол би шууд тэр өнгөний бол авчна. Тэгээ энэ хоёрыгоо одоо яг энэ өнгө болохоор нүүрнийхээ яг энэ төөсгүүдээр төрхөнгөтэй яг ингээ захсгүүдээр болохоор яг өөрийнхөө арьсныхаа өнгөтэй тохирсон одоо тэргийг хэрэглэдэг ч юм уу те. Би өөр нь бол тэгж авиж байгаа. Энэ надад энэ бол үнэхээр таалагдсан. Сайн нэр би шпатлаар ингээд хийсэн штэ. Жохон камер дээр болохоор бүр яг сүнс шиг цагаан харагдаад байна. Энэ амдаараа бол яг ингээд толинд харахад бол ерөөсөө тэгж харагдахгүй юм заяа. Дээрэс нь энэ шпатл бүр амар бага хэрэглэгддэг юм байна. Спонж хэрэглэжсэн бол энэ хоёр памп бол бүр хангалттай болохоор байлаа. Шпатл хэрэглэх юм бол зүгээр яг энэ фаундейшн дээр зөвхөн нэг памп хэрэглэхэд бүр хангалттай шүү. Дээрэс нь шпатл тийм нэг юу болгож байна? Амар нимгэн мөртлөө бүр хангалттай дарсан байна. Бүр хангалттай дарсан байна. Миний хувьд бол бүр таалагдлаа. Жохон цаг авд юм байна шпатл. Байнга хэрэглэж тасаг болохоор одоохондоо жоохон удаан байж магадгүй. За энэний араас угаасаа би хэрэглэдэг консилер хэрэглэжээ. Гэхдээ ер нь бол би Semi 0.5 болон 1 номерыг би ашигладаг шүү дээ. 0.5-аар нь болохоор яг нөгөө гэрэлтүүлмэр гасыг гэрэлтүүлчихэд 1 номероор болохоор би өвтөсгүүдэд дардаг. Гэхдээ энэ нөгөө крем жоох юм цагаан байгаа учраас би зүгээр өнөөдөр дан ганцхан 1 номероор гэрэлтүүлгээ чигээд өвнүүдээ хүртэл би дараа гэж бодож байна. Хураа шултаа болохоор би энэ Semi Impact Powder-ага юм шахмал пудр энэ бүр маш гоё юм бичил саатай. Яг амдаараа боддоор харах юм бол арьс нь яг ингээ гоё юм цаанаасаа нэг эрүүл толгоор нэг тийм гоё гялтганаад амар гоё бүр. За дараагийн турших юм маань болохоор энэ Seasani гэдэг брендийн сүүдэр байгаа. Энэ сүүдэр нь болохоор хамгийн цайвар тэгээд ер нь бол дулаан суртай сүүдэр гэж явж байгаа. Би энийг бол ер нь яагаад авсан бэ гэхээр ер нь юм бүр маш цайвар өнгөтэй, бүдэг өнгөтэй, тод өнгөтэй ингээд ер нь холимог болохоор хэрэв бүдэг тамаараа бол дан ганцхан цайврыг түрхэд те ингээд хольж молоод ингэж түрхэж болохоор би ер нь дандаа иймэрхүү сүүдэр авдаг. Гэхдээ надад энэ сүүдэр яагаад ч юм өнгө нь ер нь болохгүй байгаа. Энэ одоо яг воромдоо юм уу? Олон хэрэглээгүй байгаа болохоор би бүр яг таг тэгж хэлж бас мэдэхгүй байна. Тэгтэл надад болохгүй байгаа. Ямар нэг юм заяа, ямар нэг юм болохгүй байгаа. Тэгээ миний нөгөө үргэлжийн мөнх хэрэгэлдэг LA Colors-ийн энэ бронзын powder болохоор ер нь л ингэ дуусж байгаа. Гэхдээ би энэ өнгөөр ямар тааж хамраа тавина. Бусад яг хүрээл хэсгээр болохоор би энэ сүдрийг ашиглая. Энэ гэхдээ яг гоё юм хүрээл хэсгээрээ бүр айгүй гоё болоод байгаа юм шүү. Би нэрээ энэ яг сүүдэрнийхаа ерөөсөө энэ тод өнгөнөөс нь би ерөөсөө аваагүй шүү. Зөвхөн би энэ хоёрыг ингэж аваад байгаа шүү. Ингэчээд би яг тавьсан шүү. Гэтэ одоо ингэ харсан чи амар гоё болоод ах юм. Амар гоё ярдчихэв. За хамраас тэгвэл энийхээ бүдүүн өнгөнөөр нь хэдүүлээ тавьж үзье юм. Би сая хамран дээрээ яг энэ сүүдийг тавьсан чи анзаарлаа. Нэг тийм жоохон өхмөл өнгө харагдчихэв. Ууг нь энэ warm tone тахгүй юу? Амьд биш юм шиг тийм харагдаад ах юм. За одоо яг саяны тавьсан болохоор энэ дунд өнгө шүү. Энэ нь тэгсэн чинь гоё ингээ warm гараад ирлээ тий. Би сая хамарныхаа сүдэрийг ямар тач яг энэ хоёроор ингэж тавингуудаа би дээрээс нь нөгөө LA Colors-ийн энэ бронзын powder-ороо ер нь бол давхарлцсан тэгжиж би ингээд юм гоё юм бүдэг болголоо. Би чи ер нь нэр хамарны сүдэр айгу бүдэг тавьдаг юм шүү заяа. Хэрвээ та нарт яг эдгээр ингээд тод хамарны сүдэр болчих юм бол зүгээр нүг шахмал пудрээ дахиад явуулчих. Тэсн яг хамарныхаа ингээд сүдрийг тавихтаа бүр ингээд хамраа сайн хуурай олгороо тэггүй бол яг ингээд хамарныхаа сүдрийг тавих гад ирэнгүүд эн чинь нөгөө нэг юм ястай хэсэг учраас хэрвээ баг хуурайшуулсан байх юм бол шууд одоо тэр багсаа дагаад багсныхаа үсийг дагаад зурагдчихдаг гэсэн үг. Ингээд гоё юм уусгалтай бүдэг болгож өгч юм гэсэн үг. За нэгэнтээ угаасаа энэ сүдрийг ашиглаж байгаагийнх хэдүүлээ шууд нөгөө миний хөмсөг тавилтыг явуулчих. Хөмсөг тавилтаа би энэ хамгийн бүдгээр нь тавилаа. Хамгийн ихний суурай тавина хөмсгөн дээрээ. Ер нь
ийм нэг юм soft glam зөөлөн будалтай шүү дээ. Ийм зөөлхөн будалтанд ер нь бол эрэгтэй хүмүүс амар дуртай байдаг гэсэн шүү заяа. Тэрний нэг жишээ нь бол манай нөхөр хэн заяа. Ингээд 2014 оноос хойш яа ингээд нүрэ будаж эхэлж байна. Яг тухайн үед би будахтаа бүр ингээд хөмсөмчөн бүр ингээд яг таг бүр ингээд юм зураас заяа. Тэгээ бүр ингээд дээдлийн, доотлын одоо энэ төгсгөл мөсгөлтэй уртл бүр бүх юмд бүр хоёлаа бүр яг ижлэх нь бүр заяа. Бүр тэрэн дээр хамаг анхаарлаа төвлөрүүлдэг. Би тийм байсан. Тэгснээр ямар ч плаш хэрэглэдэггүй. Одоо тэгтээ би ер нь бүдэг плаш хэрэглэдэг л дээ. Гэтэ тухайн үед бүр ямар ч плаш хэрэглэдэггүй. Тийм байсан заяа. Тэгээ амар хурц харагддаг байсан. Ер нь бол үнэхээр хурц харагддаг байсан. Тэнгүүт манай нөхөр тэр үед юу гэдэг байсан гэхээр чи чолк тавьчих гэдэг байсан заяа. Чолк тавих юм бол чи ингээд аим гоё зөөлхөн харагдаж байна гэдэг. Одоо нөө миний будалтыг бүр ингээд арай биш ээ чи жоох ингэж тэгээж одоо тэрийг арай ингээд хэлж чадахгүй байхгүй юу. Тэнгүүд юу ч хэлдэгсэн чи зөвхөн чолк тавьчихаа гэдээ дандаа тэгдэг байсан. Тэгээ би ингээд тухайн үеэс ингээд ер нь бол ингээд чолк амир тавьж эхэлсэн. Тэгээ чолк тавьж гинэ гэдэг чи ер нь бол ингээд хөмсөг харагдахгүй гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэр хөмсгөнд хамаг хүчээр байсан байгаа даахгүй юу. Тэгээд хөмсөг харагдахгүй болчингууд манай хүнд ингээд яг гоё ингээд юм зөөлхөн хайрлаад нэг ихрэлмээр одоо миний зөвөр өөрийн бодлолтой ер нь тэгж санагддаг байсан бахаа гэж бодоод байгаа байхгүй юу. Би саяхан бас яг хүний амнаас бас яг тийм үг сонссон. Ер нь ингээд Валентинаар хэрвээ та анх удаа болцоо хийх гэж байгаа бол гоё юм зөөлхөн ялдам эмгтээлэг тэгж бодаарэ гэдсэн. Ерөөсөө тийм нүдэ огцом смоки эсвэл кат крес энэ төр хийгээл бити тэгж бодаарэ гэж зөвлөж ийсэн байхгүй юу. Тэгээ би тэрийг сонсчоод нэр манай хүн ч гэсэн тамиг гоё ингээд юм зөөлхөн харагдуулах айгу дуртай байдаг. За блаш ямар тааж би хамгийн эхлээд өөрийнхөө яг тавьдаг энэ Romandy Strawberry Milk гэдэг хамгийн бүр амар бүдэг ягаа шүү энэ бүр амар бүдэг ягаа. Энэгээр зүгээр нэлэхүүдэн тавьчаад яг гол хэсэг дээрээ энэ Dior-ийн нүдний палетных нь яг энэ өнгийг яг гоё ингээ гол хэсэгт нь гоё тодлоод үе. Би ер нь бол яг нүднийхээ эндээс ингээд урагшаа ерөөсөө плаша ер нь бол гаргахгүй зөвхөн яг энэ хэсэг дээрээ л ингээд ер нь төвлөрүүлээд байгаа. Ингэснээрээ миний арьс гоё ингээд юм өргөгдсөн гоё урт зөөн гоё харагдаад байгаа. Би ер нь бол юм гоё урт зөөн харагдмаар байдаг гоё юм V-lineтай. За нүдээ хідүүлээ. Энэ Holika-гийнхаа энэ өнгөөр нь хідүүлээ гоё бүхэлдэн суур тавьчих. Эхлээ хэдүүлээ хөмсгөө бутчих. Тэгээ дараа нүүд сормус гэж явсан ер нь арай дээр юм байна. Та хэд миний мейкап аялал эмчилгээг үзсэн үү? Би нөгөө хамгийн эхлээд нөгөө пастел дээр утсан шүү дээ. Тэгээ тэнгууд би яа тэр ер нь ингээд тэр мейкап аялал эмчилгээний behind the scene ярих юм бол заяа. Яаж ч би ч өөрөө ер нь бол ингээд мейкап, skin care одоо эмэгтэй хүн юу гоё харагдуулж болохоор би бүр тэр болгонд бүр ингээд амар passionate шүү дээ. Бүр ингээд одоо бүр дурлж ингээд бүр ингээд авахыг амар хүсдэг. За тэгээд яг наад шиг хүн үнэхээр ингээд тэр мейкап ингээд аялал хийгээд ингээд брэндүүдээр очиад бүр ингээд бүх будгийг нь туршиж үзсэнгүүд бүр үнэхээр ингээд авмааргаа будгууд бүр зөндөө гарч ирсэн заяа. Тэгээ хүн чинь яг ийм юм билээ шүү дээ. Дэлгүүр дээр ингээд өрөөтэй байгаа тэр бүтээгдэхүүнийг зүгээр ингээд ороод нэлэхүүд нь ингээд нүдэрээ харангуут ерөнхий ингээд нүдэрээ харангуут ерөөсөө тэгж их санагддгүй юм билээ. Би тэрийг бүр амар анзаарсан. За би тэгээ яг ингээд мейкап эмчилгээгээд би тэр чинь ингээд бүх будгнуудыг ингээд өнгөтэй ингээд харуулж байгаа шүү дээ. Тэнгүүд хөө хийм их байсан юм гэ бүр ингээд гайхаад заяа. Тэгээ яг ингээд хүн ингээд ерөнхий нүдэрээ харахаар ерөөсөө тэгж их харагддгүй юм билээ шүү. Тэгээ нэг авмаар байсан будгны жишээ бол за энэ энэ заяа. Энэ хөмсгний харандаа болохоор бүтцэн ингээд гээл заяа. Гэлэн бүтцтэй усны хамгаалттай би нөө хамгийн бүдэг өнгийг туршаад үзсэн шүү дээ. 11 номер заяа. За энэ үнэхээр намайг бүр үнэхээр залуу харагдуулж байгаа. Та нар намайг 32 та гэдэгт итгэх үү? Би өөрөө ч гэсэн бүр энэгээр ингэ бодчихад би мэдгүй би зөвхөн 32 настай гэдэгт ерөөсөө итгэдэггүй шүү дээ. Би хизээ 30 гарчваа гэж бүр ингэ боддог заяа. Энэ амдаараа бүр үнэхээр гоё бүдэг харагддаг. Би нэр цагаан сарын шинийн нэгний өдөр би гоё юм влог хийж одоод байгаа. Зүгээр дараа нь гоё юм дурсгалтай. Одоо шинийн нэгний яг тэр оны тэр өдөр тэр цагаан сарын шинийн нэгнээр хүүхдүүд маань ийм настай хахад бид нар ингэжсэн байна, тэгжсэн байна гэдгээ ингээд зүгээр гоё үлдээх гээд та нар угаасаа
сонирхолгүй байж магадгүй л дээ. Угаасаа дандаа би нөгөө мейкап, скин кэр, ревю, сэтгэлдээ хэлээд өөртөө төрсэн мэдрэмжээ ингээ хуваалцдаг шүү дээ. Ер нь туршиж үзсэн юмныхаа тэнгүүт гинт дундуур нь ингээ нэг юм влог ороод ирэнгүүт тэр чинь тэгээ бүр ингээ гэр бүлийн влог болчиход байгаа шүү дээ. Тэгээ ороод ирэнгүүт жоохон сонирхолгүй байж магадгүй гэдэг уучлаарай. Би хамаагүй хүн үзэхгүйсэн ч гэсэн яг юм хүүхдүүдийн юм баг жоохон байх үеийнх нь дурсамж юм нандин санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би яадаг ч байсан шинэ нэгний өдрийг влог болгоё гэж бодоод байгаа. Сүүдрийнхаа хамгийн цайвар өнгөөр нь уусгаад өчлөө. Бүр нэлгүүд нь гоё ингээд уусгаад дээрэс нь гоё хөмсгөнийхөө буудалтыг удаан байруулах юм хийж байгаа гэсэн үг. Энэ хөмсгөний харандаа бүр юм нэг нарийнхан хэлбэртэй харандаа биш, эсвэл үзүүлдэг харандаач биш шүү дээ. Тэгээ энэ та нар ингээ хэлбэрийг нь харах юм бол юм бөөрөнхийн хэлбэртэй байгаа даахгүй юу? Энэ хэлбэр дээрэс нь над шиг хэрвээ ингээд хөмсгөө бүр ингээд заавал ингээд нэг юм өнцөг үүсгээд эсвэл бүр ингээд бүтгэгш ингээд юм зураас үүсгээ те тэгж буддггүй хүнд бол амар юм билээ. За одоо нүдрүүг авчихъя. Холикагийнхаа юм нэг хавтгай багс авч агаад энэнгөр нь буцдаг шүү дээ. Одоо жоохон бараан болгоод энэ өнгөөрөө жоохон нүдээ төчөд давуулаад будчихна гэсэн үг. Шууд бараан болоод ирж байгаас харж байна. Ингээ бараа энэ ингээ цайвараараагаад өдөр тутамдаа зүгээр гоо ингээ бодож болж байна. Сүүдрийн нэрэн бүр ингээд нүднийхээ одоо энийг бүр ингээд дагаад бүр ингэж явуулах амар дуртай юм. Амар гоё нүдийг татсан, өргөсөн харагдуулт юм билий. За ингэж араас нь нүдээ шууд харлуулна. Нүдээ харлуулахдаа болохоор жоохон давуулаад гоё харлуулна. Тэгээ дараа нь харалтаа уусгана. Пастелийн хайлайтер байгаа. За энэ хайлайтер би бүр яагаад дурлсан бэ гэхээр би ийм цайвар мөртлөө цагаан ийм шаргал одоо завьжтэй шаргал цайвар юм мөртлөө ийм хайлайтер юусоо олохгүйсэн байхгүй юу. Одоо нэг бол бүр ингээд ийм цав цагаан ямар ч юм шар өнгөний оруулахгүй тийм хайлайтер эсвэл бүр ингээд хит шар тийм хайлайтерууд байгаад байдаг байхгүй юу. Тэгсэн чинь энэ бүр ингээд ийм шаргал туяа хүртэл байгаа тэгсэн хэрнээ цагаан. Тэг би энийг бүр ингээд бүтэн хацраараа хүртэл тавьсан зүгээр амар гоё. Клёгийн сормосны будаг би энийг ууг нь ингээд би нэг өдөр сормосны будаг авах гаад тэг клёгийн сормосны будаг авах гаад тэгэл яг л нөгөө гэрийн хаваар ингээл хайгаал явчих. Угаасаа зарагддаг газрууд уг нь би мэдчихэж байгаа байхгүй. Тэгээ би тэднээр нь орсон чинь ерөөсөө байгаагүй. Тэгээ би байгаагүй болохоор ингээд явж байгаад Beauty of Majesty гэж бичсэн ийм сормосны будаг ууг нь авсан л та. Тэгтээ тэгэл энд яг л миний хүсдэг нөгөө юм нарийнхан багстай ер нь бол энэ урт болгодог усны хамгаалттай солонгосын ийм брэнд байсан 3900 гэж лөө. Энийг авцсан. Тэгээд ягаад ч юм тэгэл нөгөө клёг л авахгүй болохгүй санагдаад. Тэгээ энд клёг туршиж үзэх гээд би тэгээ дахиад шинээр ингээ авсан. Клёгийн энэ төрөлжин болохоор яг хоёр төрөлтэй юм лээ. Нэг нь болохоор бүр маш сайн хөтгөрүүлээд дэрвэлгэн. Энэ болохоор уртсгаад дэрвэлгэн гэсэн. Би өөр нь бол миний сормос амар богинохон болохоор би дандаа гоё юм уртал харагдуулахыг хүсдэг заяа. Ерөөсөө тийм өтгөн харагдахтай гол учир нь биш. Шинхэн ингээ ганц хоёрхон урт байсан ч хамаагүй тэр нь надад ингээд гоё юм цэвэрхэн өдөр тутмын санагдаад идэг. Дээрэс нь энэ Clarins-ийн бас ийм сампл энэ бас гоё багстай юм билий. Энийг би тэгж яагаад нэг бичлэгэн дээрээ туршнаа. Одоогийн байдлаар тэнгуут надад одоо ингээд за сормосны будаг гэхэд надад одоо ингээд 5 сормосны будаг. Гэхдээ миний нөгөө нэг хамгийн дуртай энэ романтийн уртсгагчтай энэ сормосны будаг ер нь бол дуусж байгаа юм шиг санагдаад сайн олигтой гарахгүй байгаа юм шиг санагдаад чи юу одоо ингээд арч байгаад их юм. Ерөөсөө гарч ирэхгүй гоё олигтой гоё уртсахгүй тэгээ санагдаад би ер нь сормосны будаг авах хэрэгтэй юм байна гэд энэ болохоор Сезаны ер нь айгүй гоё юм сормосыг урт болгоо дээрэс нь энэ separate гэдэг дээр бичсэн байгаа зэ. Separate and
long гэсэн байгаа хгүй. Тэгэхээр энэ чинь сормосыг гоё ингэ салгаад тэгээ урт болгоно гэсэн. Ер нь бол яг үндэ миний хүсэж байгаа үг байгаа хгүй юу. За тэгээ надад ер нь бол энэ хоёр байсан. Шинээр би ийм 3 сормосын будагтай болсон. За эднэрийг хідүүлээ гоё дараагийнхаа бичлэгээр угаасаа гоё туршаад үзье. Өнөөдөр хідүүлэн Клеог угаасаа амар хандлттай. Нүхэр best гэдэг дээ шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хідүүлээ энийг туршиж үзье. За багс нь бол яг л миний хүсдэг бүр үнэхээр гоё юм нарийнхан багс. Миний сормос ч өөр юм богинохон болохоор дэрвэлэгчэнгүүд барыг дээдлийнхаа махтагаа наалтчих гад байдаг хгүй. Тэгээ будах гад ирэнгүүд би дээдлийнхаа махтагаа баг хамт будаад идэг. Тэгэхээр надад бол бүр юм нарийнхан байвал зүгээр байдаг. Тэр та нар анзаарсан уугүй юу? Би сормосны хийм хэлэгцэн байгаа. Тэгээд сормосаа дэрвэлэх ямар шаардлагагүй. Сормосны хийм хэлэгцэн учраас одоо шууд будъя. За ямар тач хоёр давхарлагад ийм байна. Гэтэ шин дээрээ ер нь юм болгон гоё идэхтэй. Энд чинь ингээд ямар ч одоо доторх бүтцэн хүртэл ерөөсөө хатаагүй байгаа хгүй юу. Тэгэхгүй ер шин дээр бол гоё л байна. Цааш та яах юм байгаа бүгдээр харж илээ. Энэ ингээ уртсахын хувьд бол үнэхээр хангалттай сайн уртсахлаа. Минийх шиг одоо ийм жижигхэн сормосыг ингэж уртсах чинь гэдэг бол үнэхээр хангалттай уртсах чинь үү. За ингэчээд хэдүүлээ гоё контур тавья. Аяр гоё дадах юм. За одоо уруулаа будъя. Уруулаа будахтаа болохоор сэмийнхаа уруул хүрээлэгчээр. Та нарт гэхдээ ер нь миний будагнуудыг анзаарах юм бол дандаа тэр тухайн бүтээгдэхүүний бүдэг өнгөнүүд нь байгаа заяа. За яагаад тэгээ ингээ бүдэг өнгөнүүд байна вэ гэхлээр нэгдүгээрт будах үедээ ерөөсөө юм хичээх шаардлага гардаггүй. Одоо жишээ нь энэ уруул хүрээлэгч байна лээ. Энэ бол үнэхээр амьдараа та нар ингээ өөрсдөө туршиж үзэх юм бол амар бүдэг өнгө байгаа. За дараа нь ингээл хөмсгний харандаа энэ энэ хөмсгний харандаа жишээ нь энэ хөмсгнийхаа яг бүтээгдэхүүнийхаа хамгийн цайвар өнгө нь сүүдэр байна те. Энэ сүүдэр жишээ нь бүр ингээ хамгийн цайвар. Тэнгүүт ерөөсөө ингээд нэг юм гин тогтсон шүү таг гараад ирчихгүй намайг ингээд айлахгүй би ингээд багаар юмнуудаа хэрвээ би тодломоор байвал тодлоод зүгээр гоё ингээд бүдэг ингээд гоё залуу гэрэлтсэн тийм харагдмаар байх юм бол зүгээр гоё ингээд бүдгээр ашиглаад явчихна. Гэтэ яг үндэ бүдэг харагдахгүй байгаа зү. Бүр хангалттай тод байгаа зү. Та нар яг ингээд харахаар за одоо уруулаа бодчих. Уруулаа жоохон юм цайвар ягаан өнгө оруулчаад тэгээ дээрэс нь би нөгөө фентигээ хэрэглэе гэж бодож байна. За ийм бодолт боллоо. Бичлэг үзэж байгаа танд Гигийн хайрын Валентины баярын мэнд хүргэе. Бас сар шинийн мэнд хүргэе. Сайхан баярлаарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.